50,000 төгрөгийн үнэтэй бүүргэр байна. Юу вэ? Тэ ямар гоё юм бэ? Би бол анхандаа намайг ингэжсэн бол би бүр амар ичих байсан. За үзэж байгаа өдрийн мэдээд өнөөдөр шал өөр газараас бичлэгээ хийж байна. Яагаад гэвэл манайх нүүсэн байгаа. Тэгээ энийг нүүсэн гэхгүй арай нүүгээгүй байгаа. Ерөнхийдөө шинэ байранд бол арай ороогүй. Шинэ байранд орохоос өмнө ерөнхийдөө 5 хоног тийм байр төрөөсөлж амжирж байгаа. За тэр яах вэ? Гадуур одоо шинэ газар ирсэн юм чинь тий. Шинэ газараараа жоох аялаа тэнгуудаа гоё зураг даръя гэж бодлоо. Тэрнээс өмнө би танд тий гоё гэрээ харуулъя заяа. За юуны өмнө ингээд хол байна. Тэнгуудаа ингээд үүдний хэсэг шууд орж ирж байгаа. Жоох за тэгэж явж байгаатай ийм гоё ингээд гоё бэкграундтай болж байгаа ингээд. Тэгээ өнөөдрийнхөө бичлэгийнхээ бэкграундыг болгосон ингээ хаана байна ийм гоё. Тэгээ гэрэл мэрэл ийм гоё. Тэгээ орой байна. За тэгээд нэг энд гал тогоо байна. 0-1 иймэрхүү. 0 айгуу гоё 0. Вау. Тэгээд ийм алтан угаалтуртай. Тэгээд шүршүүр нэг иймэрхүү. Тэгээд алчуур. 0-ийн өрөөлөө нь орох юм бол 0-ийн өрөөнд бас өөрөө. 0-ийн өрөөнд тустай юм толтой. Толтой тэнгууд бас тустай юм угаалтуртай нөгөөд ийм ч бас миний гар юм байна. Тэр яг одоо гяс гараад энэ авирхаа аялье. Яр буугаас өмнө гяс гарыг гэж бодож байна. За ингээ явж байгаа гүүр олчлаа тэгээд харж ивэл энэ хажуу талаар нэг хүн явдаг. Тэгээд энэ доогоор нь ус байна. Тэгээд нэг мод байна. Тэгээд одоо энэний зургийг даръя гэж бодож байна. За сая нэг зураг дарчлаа. Тэгээд тэр нь дөнгөж сая ямар хөө болсон юм бүү мэдэх. Ямартай дахиад жоохон явж байгаад одоо нэг өөр газар болохыг үзнэ. Тэгээд жоохон миний үснийг айгу сонирн байгаад байна. Фак. Тэгээд жоохон сахлаа усаагүй амар тэнэггүй. Үлийн харагдаж. Хараад изээ бүүргэр гинзээ. Хардаа. Одоо дан бүүргэр байхгүй сетээр биш зүгээр дан бүүргэрээрээ 2390-ийн хэрч одоо 50,000 төгрөг. Оо 50,000 төгрөгийн үнэтэй бүүргэр байна. Юу вэ? За явсараа тэгээ нэг газар ирчлээ. Тэгээ ийм газар. Алины зургийг дарах юм. За энэ модны зургийг даръя. За тэгээд энэ бид үгүй модны зургийг дарчлаа. Тэгээ жоохон амрия. Арай жоохон хол алгарчлаа. Амрыг. Одоо яг энэ хажууд нэг өндөр барилга байна заяа одоо та нар хараад бол. Энд нэг нь өндөр барилга байна. Өөртөө дарах гад үзье заяа. Одоо дөнгөж энэ ганц хоёр зураг дарчлаа ёо. Одоо дахиад өөр тийш явъя да. Зураг дарах ч амар хэцүү. Доошоо суугаад инээ тэрэ яа гэдэг чинь анхудаа ингэ зураг дарж байгаа амар тэнэг юм байна. Одоо жоохон тэр хэсгэлөө явж байгаа тэгээд ерөнхийдөө зураг дарах газар оол идэхгүй бол энэ авир бол одоохондоо ямар ч сонирхолтой гоё зургаар дарчгаар хэсэг бол алга. Явж байгаа нэг юм гоё хөшөө оллоо. Тэгээд энэ хөшөөний зургийг дард юм уу гэж бодож байна. Энэ байгаа энэ хөшөөг. Энэ хөшөөний газрыг дард юм. За сая нэг дөнгөж хөшөөний зургийг дараад болчлаа. Тэгвэл уул нь энд гоё мод байгаа мөртлөө ингээ хүмүүс байгаа болохоор тэгээд хүмүүсийн зургийг дураараа дарж болохгүй. Ийш явар гоё юм. Энд зогсож байгаа зургийг дарсан дээр юм шиг байна. Дөнгөж юу дахиад жилийн явлаа тэгээд ерөнхийдөө бас давгүй зураг дарах шиг боллоо гэж бодож штэ. Тэгээд зураг дардаг хүмүүсийнхээ бол үзчихээ тэгээд ямар хөө байна гэдгийг бас комент дээр хэлээд өгвөл бас дараагийнхаа зургуудаа бас гоё сайжруулад явна гэж бодож байна. Биас одоо ингээд дараа нь ингээд одоо нэг камер авд юм өгсөн нэг тийм бодолтой байгаа. Тэгээд Sony CV1F гэсэн нэг тийм камер авъя гэсэн тийм бодолтой байгаад байгаа. Тэгээд тэрэндээ зориулаад бол мөнгө хадгалаад байгаа. Тэгээд одоохонд бол болоогүй байна. Явж байгаа нэг ийм гүүр боллоо. Тэгээд энэ гүүрийн зургийг дард юм уу? Дөнгөж сая дарсан зургуудаа харсан чинь бас гайгүй зураг дараад байх шиг харагдаад байна. Эхний зураг бол тэгээд сүүлийн гүүрний зураг хоёрыг харьцуулж харахад бол бас нэлийн тий зөрүүтэй харагдчих. Өөр гоё зураг дарах газар олддог бай. Ямар ч явж илээ заа явж илээ. Хүүхдүүд надлаа амар муухай хараа. Эртээ туулаа харж байгаа юм. Амар хараад эргэж хараад хамаагүй гэж бодож идэв. Тэр түрүү харсан бол нэг хүүхэд бол дөгөө гараа өргөлөө. Би эдгтээ ямар гоё юм бэ? Би бол анхандаа намайг ингэжсэн бол би бүр амар ичих байсан. Явсаар л тэгээд ерөнхийдөө тийм гоё газар нэг ч олдсонгүй. Яг энтхийн зургийг даруулаад гоё байж магадгүй тий. Энэ амирхын нэг зургийн дараа за тэгээд ирэн байл хэдэх. Одоо тэгээд ерөнхийдөө одоо буцыг өөр зураг дарах газар бол олдохгүй мэт. Тэр гүүрэн дээрээс голын тийш яваад тэр голын тэнд очиод нэг зураг дарж үзье зэ. Эхний дарсан зургийг дахиж нэг янзалт дараад тэгээд ерөнхийдөө бичлэгээ дуусгая да. Тэгэхгүй бол одоо бүр гадаач бид цаг гараа явчлаа. Нөгөө гүүрийнхээ яг замын эсрэг талд нь гараад ирлээ. Тэгээд дөнгөж яг эсрэг талд нэг юм бай. Тэгээд энэ хэсэг нь бас давгүй харагдав. Яг энэ хэсгийнхэн зургийг дарчихъя. Өөр харуулах юм бол алгадаагүй тэгээд
Манай гэрээ ойролцоо нэг ийм байд. Би нэг иймэрхүү байна. Сүүлд нь гэж ойлгоход ерөнхийдөө нэг зураг дарахад бол нэлээд хэцүү байд юм байна. За тэгээд ерөнхийдөө ингэсгээд одоо бичлэгээ дуусгая дөө. Миний бичлэг хийхэд эхлээс нь дуусгах үзсэн хүмүүстэй бүгдээрэнд баярлалаа гэж хэлээ тэгээд. За тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Бай. Уул бичлэгээ дууссан мөртлөө амар сони юм болоо хүрдэг. Одоо баг энэ дөө юу юм бид нар доотлох нь амар царайт юм. Энэ царайг нь хардаад л. За бай.